Оо. Одоо сая ингэж шидэж штэ амсгаа. Тэгж гэн. За энэ зүгээр нэг тийшээ шидэж байна. Одоо тэгвэл гадагшаа дотгошоо. За ингэхэд ямар дуу гарч байна? За ингээ хоёр төрөл. За тэгвэл амсгааны чичиргээ гэж байдаг. Оо за. Энийг ч одоо яач хийх? За ингээд дурлалтууд нь ингээ задраа яваад байгаа. Одоо бүр амсгаагаар маш хүчтэй тоглолтуудыг бас гаргаж болж байгаа шүү дээ. Пүл Ийм хүчтэй. Одоо ингээд хүний уушиг яаж ажиллаж байна те? Микрофоноос ийм хол зайтай би холдоо амар сонсогдож шүү дээ маань. Сайн байцгаана өрх мэнд үзэгчтэй сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд ганцхан миний хөтлөн хүргэдэг өөрчлөлт подкастын баярын тусгай дугаар эхлэв дэлгэн болсон байна. Монгол тал нутагт салхи татвалан мордын төвөргөөн сонсогдож гал морин жил айлчлан ирж байна. Ингээд өнөөдөр миний зочноор нэгэн сонирхолтой зочин хүргэн ирсэн байгаа. Дамжингийн даваасран буюу Сагу Давка гэдэг нэрээр олон танигдсан уран бүтээл сайхан залуу урьсан ингээд урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За Монгол ирчүүд байна. Шинэ сард өгч जैन бас нэг сайхан тамхилъя гэж бодож байна. За уран бүтээл өндрөө ойрд хаагур байна. За гадагшаа дотгошоо их айлчилж гэнэ үү? Монгол суурин байна уу? Уран бүтээл өндөр тавлаг сайхан байна да. Онд мэдсэн ороод одоо сайхан хаварж гэнэ үү? Сайхан хаварж байна. За өрн хаварч юу юуг золгоод ирлээ бид ич атуу өвөлдөө ширээ өвөлдөө гэж байгаа давдаг л арт юм шүү дээ. Харин тийм шүү дээ. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн удалд дахин баярлалаа. За миний өөрчлөлт нэртэй подкаст нэвтрүүлэг бол төрөл бүрийн зочид оролцдог. За спорт болон урлаг за мөн энгийн одоо иргэн гэсэндээ оролцдог ийм нэвтрүүлэг байгаа. За ингээд би Сагутайгаа одоо ер нь бол яг ингээд төдийлөн уулзаад ярилцаа дотны яриа өрнөж амжаагүй. Тэр нэг арга хэмжээнд танилцаа тий. Ингээл нэр усаа мэдлэлцээс алж илаа. За аль нутагт төрж өсөв. Аав ээжээс хідүүлээ багнасаа хэрхэн хаана өнгөрөв гэдэг өөрийнхөө талаар үзэг сонсогчд маань товч танилцуулах ба. За намайг Дамжингийн даваас хөрөн гэдэг. Би Увс аймгийн Өмнө Говс өмнө төрсөн. Одоо Намрын гол гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Яг одоо тэр Намрын голд би төрсөө. За тэгээд аав ээжээс долуулаа. Тэгээд дээрээ 3 ах 3 эгч байна. Тэгээ одоо яг айлын отхон хүү. Айлын баг. Тий. За гэрийн ажил бол ер нь эрхээ хэлээд бас төдийлөд ороод гайгүй юу? Ер нь бол одоо эрхээ эдэлж бас амжаагүй шүү. Ягаад гэх нэг багаасаа хөгжмийн сургуульд явсан шүү дээ. 12 настай байхдаа хөгжмийн сургуульд тэнцээ явсан. Оо зөө. Тэгээ 12 нас хүртэл бол эрхийг бол 1000% эдэлсэн байх шүү дээ. Тийм байна. Маш багаасаа тэгвэл хөгжмийн урлагтай ертөнцтэй холбогдсон байх нь шүү дээ. Тэр талаараа тодруулбал одоо зохиолвол тухайд бага наснд хөгжим үзэгдүүд төр шалгаж авдаг байлаа шүү дээ. Өдөө орон нутаг аймаг сумдаар яваад одоо тийм байдлаар байв. Ер нь танаа удам те аав ээжийн талд ийм хөгжим урлагийн боловсралтай хүмүүс байж нөлөөлвөө. За Ухаан аймгийн хөгжим бичгийн коллеж гэж байдаг. За 1995 онд одоо 15 аймгаас элсэлд авдаг байхгүй юу? За одоо 4-р анги төгсөөд яг 5-р ангид орох жил дээр нь хүүхдүүдийг хөгжмийн сонсголыг шалгаж авдаг. За тэгээд Завхан аймгийн хөгжим бичгийн коллежийн багш нар одоо Увс аймагт ирээд за би бол тэр үед бол нэлээд санамсаргүй байдлаар шалгалтанд орсон. За тэгээд 15 аймаг гэхээр Ховд аймаг, Увс аймаг, Завхан өөр орж байгаа. Тэгээд Говь Алтай, Хөвсгөл. За ийм 5 аймгаас авдаг юм аа. За тэгээд Пүрвжав гэж багш байдаг одоо манай өвгөн багш. За Пүрвжав багш намайг бол Лимнэ ангид авч ирсэн тэр үед. За 12 настай шүү дээ. Увс аймгаас Завхан аймаг хүртэл бол нэг 500 орчим километр зайтай. 95 онд бол угаасаа нөгөө нийтийн тээврийн тэр хөгжөөг байсан үе шүү. Тэгэхээр чин ганц л явдаг машин байсан тэр хооронд. Тэр машин бол нөгөө бензин тээвэрлдэг. Бензин шатгаан тээвэрлдэг. Бид нэр одоо сисчэрл гэж ярьдаг тий. За тийм машин л явдаг. Тэр машинд одоо 5000 литр бензинтэй хамт сургууль руугаа явдаг байсан шүү дээ. Тий. Ганц явдаг байсан машин тий. Тий бай. Заримдаа тэр чин чиргүүл чирчгээр 100000 литр одоо тий 10 тонн бензинтэй хамт ингээд
сургууль руугаа явдаг байсан. Тэр үеийн жолооч нарыг одоо бодохоор нэр бас үнэхээр буянтай, Сэтгэлтэй байж. үнэхээр сэтгэлтэй ийм хүмүүс байсан. Оюутан аваа явъя гэдэг. Тий. 12 нас чинь бас бага штэ. Бага байлгүй. Гэрээсээ хол шууд оюутан болоод би ч нөгөө айлын отхоо хүү гэд нилийн ирэх. Танхил нөхөр байсан. Гинтхэн нөгөө хөгжмийн сургууль тэнцээд би тэгээд анх шалгуулаа тэнцэхдээ бодож исэн л та. Үнэхээр гоё санагдаад байсан. Тэгээ багаасаа яг нөгөө урлагийн үзлэг мүзлэг гэдэг ингээд бүжгэлж мүжгэлдэг байсан. Тэгээс хөгжим бол нэг оролдож байгаагүй. Тэгээ яг энэ сургууль тэнцээд явъя гэж шууд шийдсэн. Өөрөө их зоригтой. Аав ээж өөр хүртэл гайхаад одоо энэ хол газар очиод яа тийм бол гээл те. Тэгээ энэ цаг үе дээр авчрахын тулд л одоо намайг тэр үед их хүч зориг орж ирсэн юм шиг байгаа юм л да. Тийм ээ. Тэг их сайхан сургуульд ингээд нэгзээд явсан. Олон жил тэр нөгөө бензиний машинаар одоо явсан. Ер нь бол анги бол тодорхой. Очоо суралцах анги. Тийм. Ерөөсөө шалгаж авахдаа хүүхдүүдээ за чи бол одоо энэ Йочин хөгжим, Шанц хөгжим. За тэр үед нэг 5 6 хүүхд тэнцэжсэн байхгүй юу? Увс аймагаас тэгээд би намайг болохоор шууд хүрвж авах за чамайг лимбинд авнаа. Яа тэгэхээр одоо миний хуруугаар их одоо бас жоохон урт. Яг үнэ. Тэгэхээр лимбинд чи одоо энэ хуруу их тохиромжтой байх шиг санагдсан л байгаа юм л та. Тэгээд шууд лимбинэ ингээд авсан юм аа. Ер нь ардын хөгжмийн ангид л хүүхдүүд шалгуулж авсан байна. Дандаа ардын хөгжим байна. Тийм ээ. Тэр үед би бас баг залуу хүүхд байлаа. Азар бас шалгалт өгч байсан. За тэгээд өстө хуруу гарнаас болж хасагдчихсэн байдгийг. Би бол хуруу гарнаас улсан уу эсвэл нөгөө хөгжмийн сонсголын шалгалт гэдэг байгаа шүү дээ. Одоо ерөөсөө энэ хөгжмийн сургуулийн хүүхдүүдийн одоо яг тэр үеийн одоо ер нь 12 настай хүүхдүүдийг шалгаж авдаг. Шалгаруултанд тэр хүүхдийн амьдралыг одоо жишээ миний амьдралыг ганц үзэг шийдсэн. Үзэг гэдэг нь юу вэ гэхээр ширээн дээр сонсголын ритмийн шалгалтыг хамгийн түрүүнд авдаг. Тэрийг дуурайж зохино. Тэгэхээр ганц үзгээр л одоо миний амьдрал шийдэгдээд энэ сайхан урлагийн амьдрал ингэж орсон. Хацтай тохиол гэж боддог. Өстой тий. Хүний хувь тайл ингэж өөр шүү. За би бас ирэтмээр жигтэйхэн сайхан тэнцээд сонсгол янз юм байла. За Жинхэнэ ингэж хэлээ. Гэтэл яасан байдаг? Хуруугаар хасагдсан байдаг. Энэ яг нөгөө бага хүүхэд байхад цэцэрлэгийн насн дээр мөлхөж очиж шкавны хаалганаас бариад гэртээ харна гэдээ уйлаа сууж хат багш нь санамсаргүй санаас өсгөлж хаагаад. Тэгээд миний зүүн гарын энэ үе ингээд зохиоллоор ингээд хасарсан байдгийг. Тэгээд одоо багш нарыг харамсаж ирсэн. Хайрын хүүхэд. Уг нь бол сонсгол маш өндөр маш сайхан материал байдаг. За одоо ингээд нэг юм боллоо гэд чи цирк сонирхдгүй. Тэгвэл Оросын холбооны бас тухайн үед циркт хүүхдээ болж ирсэн. Тийм нэг шанс гараад тэгээд одоо би ч орон нутгад байлаа. Ингээд нэг үл ойлголцсон байлгаас болоод тэрэндээ хоцроод явж чадаагүй гэдгийг. За яг өөр хандгаа доош ярихад. Тэгтэл ямар нэгэн байдлаар урлаг соёлтой холбоотой явсараад соёл урлагийн сургуулийн бүжгийн анги сурч ирсэн байдаг юм би. Сонирн байгаа. Тэгээ хүмүүс намайг хаяа нэг бүжгийн хөтөлбөрөнд заалгах, гитар тоглоод бүтэн байрал идэр барьж хахад миний хурууг анзаардгийн түүнээс ер нь анзаарахгүй. За ийм түүхээр хоёлаа урлагтай холбогдчихээ. За би одоо давкаг хавар тавьсан хууруудыг ингээд үзэх сонсогчдоо бас сонирхуулъя. Би давкад дээр арга хэмжээндээ таараа үнэхээр гайхалтай өрсөн. Ер нь энэ хуур маань хил хуур гэж хэр нэрлэгдэх юм уу, хулсан хуур гэж нэрлэгдэх юм уу, ямар нэршлээр нэрлэгдгийг үүсэл түүх нь ер нь аль усаас гаралтай байдгийг. За би өөрөө хувьдаа иргэн үед бодоход нөгөө манай тайгад тийм үү одоо бөөнөр өдр онгод тэнгэрээ оруулах ч юм уу. За Чингис хааны түүхэн кинон дээр манай уламжлалт ном зохиол дээрч хуур их яригддаг л та. Тэр би бол өндөө манахаас үсэлтэй гэж боддгий штэ. Энэ бол одоо яг язгуур хөгжим тэгээ эртний нүүдэлчдийн өг хөгжим хил хуур гэдэг одоо нэрийдэж байгаа. За тэгээд ер нь бол одоо би энэ хөгжимтэй анх бол 2002 онд анх учирч уулзж исэн. Тэгээ миний мэрэгжил бол өөрөө Монгол лимб хөгжимчин, хөгжмийн багш мэрэгжилтэй. За тэгээ анх энэ хөгжмийг за нэг хүний хөгжим татаж үзсэн юм аа. Тэгээд маш гоё санагдсан. Мэдрэмж маш өндөр өгсөн. Тэгээд за би ерөөсөө энэ хөгжмөр заавал суралцах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ сургалт тайсан, заадаг хүмүүсийг хайсан тэр үед. За тэгээд Монгол улсад бол ялтчгүй одоо нэг сургалтууд ерөөсөө дэлгэрээгүй байсан. Тэгээд өөрийн одоо би өөрөө нэг хөгжмийн боловсрал суур байсан учраас өөрөө оролцсон. За тэгээд судлаад үзсэн чинь дэлхийн маш олон оронд энэ бас хөгжсөн байсан. Дэлхийн 160 гаруй оронд 160 оронд одоо ингээд өөр өөрийн маягаар металл, төмөр, ган төмрөөр тийм ээ хулсаар ингээд модоор ингээд хийгдэж ашиглагддаг юм байл.
За тэгээд дэлхийн хил хуурчдын одоо тоглох маягийг одоо бас тэр YouTube-ээс юм уу тий цахим орчноос авч оролдож. За ялангуяа бас эн чин Оросын холбооны улсын Якутад маш өндөр хэмжээнд хөгжмөлдөө. Тэгээ Якутын тоглоочдыг бас нэлээд харсан. Тэр үед чинь бас манай Монгол улсад бас энэ хөгжмийн урлал бас нэг өндөр хэмжээнд хүрээгүй байсан. За тэгээд Якутын хөгжмөөр Якутын одоо тэр дэлхийн бас алдартай хил хуурчдын арга барилаа суралцж исэн байхгүй. Тийм тэгээд одоо ер нь бол багш байхгүй л гэсэн үг. Одоо багш нь одоо миний дэлхийн хуурчд гэж ярих юм уу та? Ер нь тэгж ярих болно. Сонирхлоор эрэл хайгуул хийж эхэлсэн байна. Тийм эрэл хайгуул. Сайн ярьцлагын үн би өөрөөс ч асууж ирсэн шүү дээ. Би эрхүүд явж явах тэр байгаль далаа ирэг дээр ийм хуурууд худалдаанд байсан. Лангуун дээр. Тэгээ би нэг монгол хүний тийм цуснд байдаг юм шиг байгаа. Тийм нэг өвөг дээдсээс надад одоо улам л эрхэж ёстой юм шиг. Тэгээ би айгүйг сонирхож байгаад одоо хамт явсан хүмүүс маань яаруулаад тухайд худалдаа авалт хийж чадаагүй байхгүй юу. Тэгээ энэ одоо яагаад манахаас энэ дэр зарагдах ч юм уу тий одоо эрхүүгийн тэндэг гэж би бодолтой явсан. Тэгсэн чинь сая Якут руу дэр яриа явахаар бас байна. Тэгэхээр байгаль далаа руу тий эрхүү рүү бүрээдуудад ерөнхийдөө Оросын одоо тэр Якут, Алтай тэгэл бүрээд ч юм уу тий дээшээ бол бүр байж байгаа. Тэгээд цаашаа бол дэлхийн 160 орн гэдэг яригдаад байгаа шүү дээ. За Монгол улсад бол юу гэж яригдж байна гэхээр 2000 одоо гаруй жилийн тэртээ эртний нүүдэлч одоо хүннүү үед одоо энэ хөгжмийг хэрэгжилж байсан юм байна. За энэ яаж батлагдсан бэ гэхээр Төв аймгийн Алтан булаг сумын одоо сумаас одоо тэр хүннүү үеийн булчнаас ясан хэлбэрээр олдсон. Ясаар одоо хийж хөгжимдөж байсан одоо гарч ирээд бүр батлагдсан. За тэгэхээр 2000 жил гэхээр чинь маш урт хугацаа яригдж байгаа. Тэгэхээр энэ хөгжим бол Монголынх юм байна. Үнэхээр Монголын одоо яагаад эртний нүүдэлчдийн өв хөгжим гэж ярьж байгаа юм те. Тэгэхээр аргагүй ингээд батлагдсан байгаа байхгүй юу? За дэлхийн орнууд бол янз бүр яригдж гин, судлагдж гин. За Японоос бол одоо бас 1000 жилийн тэртээ бас хэрглэж исэн тийм олдуураас олдсон гэж яригдж гин тийм ээ. Тэгэхээр ялтчгүй л одоо Монгол үндэсний өв хөгжим юм байна. Тэгээ бид нар энийгээ бас сайн хөгжүүлэх ёстой юм байна гэдэг талаас нь бас нэлээд ажил хийгээ явж байгаа. Яг надад ажиглагцсан л та яг хөө бид нар ингээд сонсогч үзэгчийн хувьд ингээд анзаараад сонсоол ингээд нэг сэтгэлийн тийм байсал аваад өнгөрдөг шүү дээ. Тэгээ дөрөв би нөгөө яриандаа дурж ирсэн шиг тийм нэг уламжлалт юу байж магадгүй эсвэл одоо манай бөө бэлгэлэн ахгүй одоо дайм мантай холбоотой юм боддог байлаа. Гэтэл сүүлийн үед яг ингээд одоо сошиал дээр болон бусад юм дээр ингээд энэ хил хуур, бусад хууруу тоглогдоод тэр эхлэнгүүд сонирхол татаж ирсэн. Залуучууд хэм маягийг өөрчилсөн байна, гоё стил загварт оруулсан байна. Өөрсдийн хувцалттай ингээд аржров шиг хөгжмөө өөрчлөө тоглож гин. За оны өмнө хатуусан тоглосон лимпич мөнгө эрдэндөө өгөрж бас тэр талаар үзэх сонсогчтой хуваалцсан. Сонирн байж тээ одоо ятг яоч юм одоо ямар ч ирж хатуусан тоглолттой биш. Тэг ингээ хүнд нь ойртуулаад байна. Залуучдын сонирхол айгүйх төрсөн байна. Худалдаа авалт хийхийг хүсдэг болж энэ талын багш нарыг хайдаг болсон байна. Сагу маань одоо мэдээж Сагу Давка гэдэг нэрээр бас ингээд хүмүүс танигдаад байгаа. Энэ нэрийг хэн өгчөө? Ягаад ийм нэртэй болчихоо? За яг ерөнхийдөө нөгөө энэ язгуур урлаг өв соёлоо бас залуучуудад илүү хүргэе гэж бодсон. Тэгээ одоо орчин үеийн залуучууд яг тэр хүмүүсийн эрхэлдээ гадаадын болон тий дэлхийн хөгжим юмнууд одоо сонсох эрхтэй тэд нар. Гэхдээ Монгол өв соёлоо бас эргэж нэг харж сонсож байгаасаа хүнлээсээ тэр цаад далдын юм ин бас мэдрээсэ гэж би бодсон байхгүй. Тэгээд энэ хөгжмийг би орчин үеийн хэм маягт оруулсан. За тэгсэн чинь нэрээ даваа сүрэн гэдэг ингээд тавьчихаар одоо бас нэг ингээл хандлт гэдэг юм чи одоо тий авах хэрэгтэй шүү дээ. Би жоохон маст хүрэхийн тулд шүү дээ. Хүмүүсийн сонирхлыг татах гэдэг тий. Зүгээр нэг од шид болоод ингээд яваад байхаас илүү өөрийнхөө уран бүтээл тоглох байдлаараа энэ залуучуудад илүү сайн хүргье. Энэ ийм үн цэнтэй зүйл байна. Энэ эрдэнэ алтнаас илүү үнэтэй зүйл чинь өв соёл чинь байна гэдгийг хүргэхийн тулд өөрийнхөө нэрийг бас нэг өөрчилсөн. Сагу Давка гэсэн. За Сагу Давка гэхээр хүмүүс саксуу одоо тийм өнгөрөө амьтан гэж ойлгодог юм шиг. Ер нь бол яг сагу гэдэг нь бол ерөнхийдөө жоохон тийм эрч хүчтэй цоглогс гэсэн тийм утга агуулж байгаа. Тэгж л ялдагддаг. Бид нар орчуулах юм бол ер нь тий. Тэгээ Сагу Давка гэдэг ингээд нэр өгсөн. Одоо 40,000 хүн дагцсан явж байна л да. Миний фейсбુક. За. Са гэж явна, а гэж явна, арах гэж явна гэж ярьдаг шүү дээ. Тий. Сагу тийш манай сайхан. Энд чинь нэг эрч хүч тийм нэг бэлхэлсэн нэг юм хуваалцсан гэсэн юм
төрүүлээд мэдрэмжлсэн надад анх тийг сонсогч ирсэн. Тэгээд одоо ер нь би түрүүн бас нөгөө яриантай холбож ярих энэ талаар сургалтууд боломж байна уу? Энэ төрлийн багш нар манад одоо байдаг юм уу? Эсвэл одоо ингээд ашгүй залуу хүн болохоор өөрөө ч бас ингээд олзлоод байна ш. Настай битэр одоо бид нар төгсөө сургаалаа айлдаад хүүхдүүхээс нь ярилцаад энэ талын хичээл одоо сав төрүүлдэг багш нар байна уу? Чиний үеийнхэн байна уу? Чамаас бас өөрөө чинь доод үеийнхэн төр байна уу? За 2002 онд би энэ хөгжимтэй учирч уулзсан гэж хэлж ирсэн. За 2002, 3, 4, 5, 6, 7, 8. За нэг 6, 7 жил оролдоод тэгээ 2008 оноос эхлээд сургалт явуулж эхэлсэн өөрийнхөө. За тэгээ ганцаарчилсан сургалт ч юм уу, гэр сургалт ч юм уу тий. Хувийн тим VIP одоо ингээд яг сургалтын төвөө байгууллагыг өчгсөн хүмүүст ингээд заагаа явж ирсэн. Их шиглэн гээд хүүхдийн хамтлаг байсан. Дуулдаг тэр хүүхдүүдэд бас хэлүүрээ ингээд заажсэн. Одоо ингээд эргээ бодохоор чинь 8, 18, 19, 20, 21, 22. За 18 жил багшлцсан юм байна. Тэгж байна. 18 жил болчих тий. За яг 2002-оос 2017 оны хооронд үндэсний дуугийн төмийг жуулгаад одоо хөгжимчин хөөмич ажил хийж исэн. За тэгээ 17 оноос ер нь хуваараа гараад за энэ хөгжмөө ер нь хөгжүүлье. Олон түн түгээе одоо сургалтыг бий болгоё гэдээ ингээд зүтгэсэн. За тэгээ 2017 онд анхны одоо хэл уурын хүүхдүүдийн тийм сургалт төсөлийг хийж нөлөө өргөн хүргэсэн. За тэгээд Чингэлтэй дүүргийн засаг дарга боловсролын хилтэцтэй хамтраад за Чингэлтэй дүүргийн 12 сургууль байдаг юм байна. Ерөнхий боловсролын. За тэндээс нэг 2 хүүхдүүд шалгаруулж аваад 35 орчим хүүхдийг одоо хэл уурыг заасан. За тэгээд яг тэр үед бол үнэхээр хэл уур хөгжмийг зөвхөн одоо бөө мөргөл чийлд ашигладаг л гэж ойлгож байсан нэгдүгürt. Хоёрдугаар за хөгжим урлагийн салбарт яаж ашиглаж байна вэ гэд ингээд бодохоор хүмүүс нэг дууны одоо фонограм аранжрок одоо хөгжмийг найруулах хийдэг шүү дээ. Тэрний ихэнд нэг чимэг маягаар юм уу те. Тэг гарын таван хөрөмрөө гэд кино байгаа шүү дээ. За нэг ганц нэг тийм чимэглэлийн маягтай ингэж туслах юм болов. Тэгж ойлгоод. Урлагийн салбарт шүү дээ. Бөө мөргөл бол тэр бол тусдаа. Тусдаа зүйл. Тэгэхээр би энэ хөгжмийг бас нэг урлагийн чиглэлд би даасан хөгжим юм гэдгийг батлахын тулд бас нэлээ оролдлого хийсэн. За тэгээд нөгөө 35 хүүхдийг шалгаруулад авсан ганцаарчлсан сургалт хийжсэн хүн чинь 35 хүүхд аваад зэрэг суулгасан. Яаж заах юм бэ гэсэн. За энэ олон хүүхд ч одоо яаж заах юм те. Танхимаар. Тий, танхимаар одоо тэр чинь анх удаа шүү дээ тийм ээ. 35 хүүхд над руу ингээ хараа суучихсан байгаа жишээ нь. За тэгээд тэрнээс хойш ингээд оролдоод мэдээж ингээд одоо бол сургалтын одоо заах өөрийн одоо дэг сургалтыг бий болгочихсон байна. За тэгээ ер нь бол одоо тэр 17 онд анхны нөгөө сургалт төсөл хийж байхад нэг хүмүүс мэддгүй байсан гэсэн шүү дээ. Би тэгээд шалгаруулалт авнаа энэ хэл уурын сургалтын дээр сураач гэх нэг зар тавихад бол ер нь ирэх хүн баг маш ховор байсан. За тэгээ өөрөө би гүгээд хуураа одоо энэ жижигхэн хуураа ингээд өөртөө авчичоод сургуулийнхын захирал менежертэй уулзаад за би ингээд нэг ийм хөгжим ингээд тоглолтго юм Одоо ингээд Монгол улсад анхны одоо ингээд хэл уурын тэнхимийн сургалт төсөл ингээд явагдах гэж байна. Чингэлтэй дүүргээс маш сайхан дэмжиж хөгжмийг авч өгөө те. Багшийг бэлдсэн би өөрөө багшаар нь ажиллана. Та надад нэг 7 юм уу 8 дугаар ангийн одоо ангийг нэг 30 минут гаргаж өгөөч гэж гуйж орж ирсэн байхгүй. За тэгээд гуугаа орж ийн орлоо хүүхдүүд харж яах гэж энэ ах одоо яах гэж ингэ. За тэгэн гут нь би энийг ярьж байгаа. За эн чи ийм учиртай ингэж тоглолдог ийм дууралт ийм боломжууд байдаг Тэгээ энэ сургалтанд одоо сурах хүүхдүүдийг би одоо шалгаруулж авах гэж байна. Одоо би 12 настай байхдаа ширээн дээр одоо үзэг болоор ингэж ритм зохиж урлагийн салбарт орж исэн. Тийм болохоор яг би өөрөө мэрэгжлийн хөгжимчин учраас хүүхдүүдийг шалгаруулж авахдаа зөвхөн сонирхлоор нь биш. Энэ бол хөгжим гэдэг утгаар нь тэр хүүхэд бас хөгжмийн сонсгол өндөр тий мэдрэмж сайн байх хэрэгтэй. За тэгээд шалгаруулсан. За яриад тоглоод өгсөн чинь нөгөө хүүхдүүд чинь бүгд босч ирээд ингэж жагсаа цоцоод 30 гаруй хүүхдүүд тий. Тэгээд дотроос нь 2хан хүүхэд авах хэвээр. Цаана 10 гаруй сургуулиас 2 хүүхэд авах хэвээр төслийнхээ дагав шүү дээ тий. Тэгээд тэндээс нь 2 хүүхдийг ингэ шалгаруулж авах тий. Тэгээд анхны сургалт маань амжилттай болсон. 2018 онд анхны бас хэл хуурын хүүхдийн уралдааныг Монгол улсад бас зохион байгуулсан. За тэгээд улсын хэмжээнд тий. Тэгээ улсын хэмжээнд гэжтэй тэгээ тэр үед чинь бас нэг хүүхд багчуудныг олон хамрагдаагүй байсан үе шүү дээ. За одоо ярих юм бол маш өргөн хүрээтэй том
тэмцээн болохоор байгаа байхгүй юу? Тий. Тэгээ Якутаас бас дэлхийн бас шилдэг хэлгуурчдаг авч ирээ шүүгчээр суулгаад Бас. тийм уралдаан нэг зохион байгуулсан. Олон улсын хэмжээний болох гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ 2018 онд анхны уралдааныг зохион байгуулсан. 20 онд Якутад болсон одоо хүүхдийн бас хэлгуурын одоо хүүхд ангиллын уралдаанд миний шавнараас бас яг тэр үеийн сурж исэн шавнараас одоо Отхон бат гэдэг нэг манай шав маань бас тэрүүн байрыг хүртээд 2 жил дараа л болжсэн. За 1 жил дээр нь дахиад Орхон тамир гэдэг шав маань бас Якутын уралдаанд тэрүүн байр хүрчихсэн. Ийм амжилтууд гаргаж ирсэн. Тэгээ би бодож ирсэн байхгүй. За аливаа ажлыг хийж болно. Энэ ажлыг үр дүн гэж байх хэрэгтэй тийм ээ. Тэгээ би үр дүнгээ тэндээс олж харсан байхгүй. За ямар ч хэлсэн нэг энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс маань ингээд одоо Якут ч бол өндөр хэмжээнд хөгжсөн гэсэн шүү дээ. За тэр уралдаанд очиод ийм амжилт гаргах. За энэ бол үр дүн юм байна гэж би харж бас багш хүний хувьд маш их Багшийн чадамжийг шавьяар л гаргаад ирнэ л дээ. Шавьяал одоо яг нэрийг хуудсан. Тийм нэрийг хуудсан таны хичээлээр. Тэгэхээр энэ гадаад болон дотоодын энэ олон хуурчид ингээд өрсөлдөөд эхэлж байгаа гэдэг чинь манайхны бас нэг оролцоог нэмэгдүүлж гадагшаа харилцах хандлага. Тэгээд энэ хуурын одоо энэ олон төрлүүд нь шүү дээ. Жишээлбэл одоо би яг хил хураач юмдээ мэдэхгүй сууж л та. Алийг одоо шивл хил хуур гэж байна та. Тий, одоо ер нь бол яг энэ ингээд хил хуур буюу аман хуур. За энэ нэг ийм асуудал яригдчихэж байгаа. Нэршлийн тал дээр бид нар одоо бас том ажил зохион байгуулах гэж байгаа би. Монгол хил хуурын холбооныхоо одоо тэргүүнийг би хийдэг. Тэгээд энэ анхны бас энэ сургууль төлбөрүүдийг үүсгэжсэн гэдэг утгаараа орон орны зарим нэг судлаачдаас ингээд сонсоод уулзахад наадах чи аман хуур гэж нэрлэх хэвээр, хил хуур гэж нэрлэх хэвээр гэдэг ингээд олон нэршлүүд одоо төмөр хуурч гэдэг юм уу те. Ингэж яригадаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас нэг тогтсон нэг нэршил байх шаардлагатай болчиход байгаа. За тэгвэл энийг би шийдэхгүй. Одоо манай Монголын нэртэй хөгжмийн судлаачдтай хамтраад эрдэм шинжилгээний хурлыг албан ёсоор зарлаад за энийг монголчууд яг хил хуур гэж хэлэх үү, аман хуур гэж хэлэх үү, төмөр хуур, хууль хуур одоо юу гэж болсон хуур гэх үү. Тийм. Ийм нэршлэлээр бид нар тогтох шаардлагатай байгаамаа. Одоогоор бол яг хил хуур гэдэг нэршлэлээр явж байгаа. Тийм. Зайлшгүй тогтох шаардлагатай. Тогтох шаардлагатай. За энэ ард түмний дунд бол одоо хэлэгдэж байгаагаар одоо миний бодлоор бол аман хуур гэж ойлгоод байгаа. Тийм. За тэгээ аман хуурын дотроо металлаар хийдэг, хулсаар хийдэг, ийм ясаар хийдэг ч юм уу тийм төрлүүд байдаг ахал гэж бодоод байгаа. Тэгээд аман хуур дотроо задраад хил хуур ингэж явдгул гэж ойлголттой байсан. Тэгээ олон улсад бол ингэж яригдж байна. За Joe Harp гэдэг яригдж байгаа байхгүй. За энэ орчуулагдахаар Монгол дээр орчуулагдахаар еврей ятг гэсэн орчуулга гарч ирээд байгаа. Бүр шал өөр. За тэгээд Mount Harp гэдэг гингууд аман хуур гэдээ бас нэршлэр байгаа. Ийм хоёр нэршил олон улс дээр явж байгаа. Тийм. Тэгэхээр бид нар бас энийхээ нэршлийг бас тогтоох шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр энийг бол бас удахгүй нэг ажил болгоод тийм байна. Явна гэж бодож байгаа. За монголчууд бол мэдээж морьтон төмөн арт юм уу? Дэлхийд танигдсан тий сүлдэндээ хүртэл морио залсан юм л хямартай арт юм. Ингээл домор молоо олж үслээд миний хайртай хамгийн хурд үзүүлсэн амжилт гаргасан морь бол энэ хайдар гэл ингээл ярьдаг шүү дээ. За үүнтэй адил таныг одоо бас яг амьдралд одоо ингээд хөтлөөд явж байгаа хамгийн хайртай хуур аль хуур нэрлэж байна та. Жишээлбэл. За ер нь бол одоо энэ хуур 2006 оноос хойш одоо надтай цугийн хамт явж байгаа. 20 жил болж байна. Тий, 20 жил болцсон байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ хуур бол миний амжилтын одоо бүх зүйлийг хамтдаа туулсан тийм ээ. Ийм хуур байгаа. Энэ бол Якутын хуур байгаа. 2016 онд байхаа Якутаас одоо шилдэг одоо хуурчд ирсэн одоо настай нас өндөр одоо тий дэлхийн хил хуур холбооны одоо тэр өдөртөх зөвлөлийн хүмүүс хийх хүмүүс. Тий. Тэгээ Монгол улсаас ер нь сургалт байна уу гэж судалж үзсэн байгаа байхгүй. Би тэгсэн чинь нэг юм жижигхэн умаасан жижигхэн өрөөнд ингээд сургалт хийгээ суусан чинь намайг хайгаа олоод ирчих. Аашгүй. Өө. За чи сургалт явуулж байгаа. Монгол улсад нэг сургалт байна шүү дээ. Болж байна. За. Тэгээд өөртөө гой тоглож. Би тэр үед нөгөө хэдэн сурагчдаа дууч ирээ. Оо нөгөө дэлхийн хүмүүс чи ирчлээ. За одоо та нар энийг ирж сонс хамтдаа гэд хэдэн шавнараа ингээс тойруулаа суулгацсан нэг умгар жижиг өрөөнд. Тэгээд нөгөө хүмүүсээс сонслоо. Тоглох арга барилаас ингээ сайхан сонсоод сайхан зүйлсийг ингээ ярилцаад. За тэгээд би өөрөө шалгуулна шүү дээ. За намайг тоглож өгч чинь. За би Якут хуур барьж байна. Өдөөс нь тоглосон. Тэгээд тоглоод дууссан чинь тэр хүмүүс надад хэлсэн л дээ. За энэ хийсэн энэ чиний барьж байгаа хөгжим бол Якутын манай хөгжим юм байна. За чиний тоглох арга барил чинь бас манай талын
тоглогдож байна. Хамаагүй сайн байна. Ямар ч хэлсэн чи хэл хуурын одоо энэ сургалтын төвийг ингээ анхлан байгуулад ингээ Монгол улсад ингээ түгээн дэлгэрүүлэх гэдэг ингээд эхэлсэн хамгийн сайн байна. Танаа, манаа гэж булаацалтгаас илүү дэлхий. Чамд би нэг л зүйлийг одоо захий гэж. За юу гэдгсэн чинь Монгол улс өөрийнхөө энэ эртний нүүдэлчдийн үг хөгжмөө бүтээх хэрэгтэй. Маш өндөр чанартай, дууралттай тийм ээ. Энэ хөгжмөө нэгдүгээрт бүтээх хэрэгтэй. За хоёрдугаарт юу вэ гэхээр та нар энэ дээр юу тоглох хэвтэй. Тий. За бөөнөр бол бөөгийн одоо татлагнууд өөрсдийн юм байгаа шүү дээ. За урлагийн чиглэлд нь юу тоглох хэвтэй вэ? Энэ зүйлээ миний хүү заавал хайж олоорой. Чамд өргөнөхээр том амжилтыг хүсэж байна. Чиний нүднээс ингээ харахад би одоо тэр үед л их тэр хүмүүстэй уулзаад хамгийн их баярлсан юм шиг байна. Нүднээс чи юм хийх гэсэн одоо хүсэл эрмэлзэл маш их харагдаж байна. Гэт нэг одоо өндөр настай хэл хуурч нь өөрийнхөө нөгөө өөрийн биендээ 10 жил авч явж исэн юм хуурыг надад бэлгэлж исэн байхгүй. Би чамайг бүр үнэхээр урамшуулмаар юм. Би тэгтээ чамд хамгийн хайртай зүйлээ бэлгэлье. Гэт өөрийнхөө энэ хуурыг надад бэлгэлж амжилт хүсэж исэн. За тэгээ энэ хуур маань бас надтай олон жил бас олон амжилтын ард гарч. За тэгээд ямар ч хэлсэн өөрийн гэсэн хуураа бас бүтээсэн одоо энд буг хуур гэдэг ингээд гарсан байна. За энэ бол одоо ингээ барай харуулт. Монголын одоо анхны одоо мастер хэл уур гэж ярина шүү дээ. Одоо яг урлагийн тайзанд хэрэглэгддэг. Нөгөө мастер морин хуур гэдэг ярьдаг шүү. Тоглолтод оргилэгддэг. Тийм. Тэгээд энэ хуурыг ингээ гаргасан. Гэхдээ энийг гаргахад тийм амар байгаагүй л дээ яг юм хэлгээд. Би төмрөөр юм хийдэг одоо уран дарахчууд хийж чадна гэж бодож би өөрөө очиж хажууд нь сууж би өөрөө төмрөөр юм хийдгүү байсан учраас за ийм хөгжим хийх гэж байгаа ингээд халаагаад ингээд тэгшлээд ийм хэлбэртэй байдаг гэд баг 10-аад дархан дээр очисон л доо. Яг хажууд нь захиад сууж байгаа. Тэр хүмүүс чинь яг хөө өөрийн ажлыг хийж байгаа шүү дээ. Мөнгө аяга ингээд захиад сууж байгаа. Тэгээд дундуур нэг барьж аваад ингээд оролдоод за хэл мэл нь ухраад эн чинь бас маш нарийн зүйл. Тэгээ би эндээс нэг зүйлийг бодож ойлгосон. Юу вэ гэхээр за одоо энэ хөөрөг байна. Эсвэл мөнгө аяга байна. За энийг бол уран дарахчид бол яаж гоё хийж болно. Тийм ээ. Ямар төрс захиж чадна. Гэхдээ энэ дуурахгүй шүү дээ. Тийм ээ. За энэ дуурахгүй. Тэгвэл хэл хуур өөрөө амттай юм биш. Дуурдаг юм байна, ихшгэлдэг юм байна. Тэгэхээр бас л мөн адилхан. Яаж одоо хээ хуар маш гоёор хийж болно тийм ээ. Гэхдээ энэ дуурахгүй бол амгүй энэ хөгжим биш болж байгаа. Гоё харагдалахаа цаашгүй. Тийм тэгэхээр маш нарийн зүйл юм байсан. Тэгээ өөрөө ингээ оролдоо сүүлд ингээд өөрөө урлан дээсэн. Тэгээ өөрөө урлан дээгээд нэлээд хитэн хууртаа зодтолтой одоо энэ анхны энэ одоо гал хуур гээд яг би энэ нэг олон төрлөөр хий гэж бодсон л да чон хуур гээд ийм хуурнууд ингэж гаргаж ирсэн. Гал хуур, чон хуур. За тэгээ ер нь ингээд хийсэн чинь одоо би чинь бас хөгжимчин хүн шүү дээ. Бас нэг хэдэн жил хөгжмөө тогломоор байдаг. Гэтэл энэ хөгжмийг хийхэд энэ чинь ган төмөртэй ажиллаж байгаа учраас халаан хөргөөн одоо тастагчаар ингэж тастна ажиллана тийм ээ. Хуруу гарлуу орчихгүй заримдаа ингээ хуруу гараа ингээ түлж мүлээд ийм асуудал үүс. За тэгэхээр би бодож байгаа. За би бол хийж болохгүй маань. Яагаад гэвэл би энийг хийвэл яг хуур урлаачаараа л явах юм байна. Яг тийм. Одоо хөгжмөө тоглохгүй болох юм байна. Яагаад гэвэл энэ хуруу гармаараа эвтэйгч юм асуудал гарах юм бол хэцүү шүү дээ. Одоо таны хувьд сая энэ асуудлыг ярьсан шүү дээ. Хуруун дээр ийм асуудал гарсан учраас. Тийм. Тэгэхээр би лимп тоглоход 6 хуруугаар тоглодог бол нэг хуруу байхгүй бол бас энэ хөгжмөө тоглож чадахгүй үндсэн мэрэгчлэлтэйгээс оролцож чадахгүй юм болох юм байна гэд урлаачтыг хайж эхэлсэн. За тэгээд цэнт жаргал нэг урлаачийг болсон. За тэгээд тэр залууд би хэлсэн. За ах нь ийм хуур хийж байгаа. Энэ бүх зураг хөрөг одоо бүх төсөл нь одоо ингээд явцсан. Яг энэ маягаар одоо ахтаа чи энэ хуурыг урлж өгж байгаа чи. Ах нь одоо энийгээр одоо сургалтаа явуулах болно, олон улсад таниулах зүйлсийг хиймээр байна гэдэг. Тэгээд одоо цэнт жаргал гэж урлаач залуутайгаа хамтраад одоо захиалгаар энэ хуурнуудаа хийгддэг. За энэ уулз хуур гэж байгаа. Энэ бол яг цэнт жаргалын өөрийнх нь яг цэвэр өөрийнх нь оюуны бүтээл байгаа. За буг хуур бол одоо миний санаа оюун бодлоор бүтсэн юм хуур байна. Одоо эдгээр зүйлсийг оюун юмч болгоод одоо манайхан зөөр дээр ингээд авдаг болсон шүү дээ. Тий. Одоо тэгж авч гинүү та яг авж байгаа. Одоо энэ асуудлыг хөөцөлдөж байгаа. Тэгэхгүй бол болохгүй мэлээ угаасаа. Болохгүй байна. Өөртөө ч сайн ингээ хөөргөллөө.
Хөөргч бас сонирхол татаад байна. Тэнд бас бичсэн байна уу юу та? Тэгээ энэ хөөргөн дээр болохоор хил хуур гэдэг монгол бичгээр бичсэн байгаа. Тэгээд энэ дээрээ болохоор энэ шонхрын юм дүрстэй манай хоёр мөрөн дээр холбооны лого юм байгаа. Логогоо оруулж өгсөн. Энэ дээрээ соён бийг тавьж өгсөн. Монгол соён. Тийм. Ягаад энэ хил хуур нэртэй хөөргийг бүтээсэн бэ гэхээр одоо энэ чинь нэг дэлхийн хөгжим гэдэг байгаа шүү дээ. Олон улсад маш хөгжсөн байна. За 24 онд Тайванд, 25 онд Япон улс тулсан олон улсын фестивал би өөрөө очиж оролцсон. Тэгээ оролцоо явж хахад мэдээж Монгол ондоочлоод тэнд очиж үзүүлсэн л дээ. Миний маш гой чадвартай хил хуурчид байна. Маш олон улсаас ирсэн. Тэгээд Монгол ондоочлыг яаж харуулах вэ? За мэдээж хувцас хэрэглэл. За харагдах талаараа тий. Одоо нөгөө хүмүүсийн загсан юм байгаа ш. Та нар энэ дээр юу тоглох вэ? Тэрийг оол гэсэн. За ардын дууга хэлгууллаа. За тэгвэл тэр хүмүүс чинь хил хуур тоглоод одоо элдв зүйлийн амтэн байгалийн чимийн маш их гаргадаг байхгүй юу? За тэгвэл Монгол хөөмий. Яг үнэ. За тэр 160 орнд байгаа бол тэр 160 орнд бол Монгол хөөмий байхгүй шүү дээ. Тэгэхээр тоглоод хөөмийлэх жишээ нь ийм ондоочлыг үзүүлээд за одоо саяхан хөөрг манд бүтсэн л дээ. Дараа бол одоо Кыргызстанд болох юм шиг байлээ энэ жил. Очихдоо би энэ хөөргөдөг бас хөөрглөе гэж бодож байгаа юм. Нэрийн утас. Нэрийн утас шүү дээ. Тийм. Ерөөсөө ийм яс заншлаас байдаг. Гар бараа тэрвэрлдээд мэдлэлтийг шиг за Монгол хүний бол мэдлэх ос олмослгээд дахиад өв соёлоо хөөргөрөө дамжуулаад ингэ тэгэ явчих чинь. Тийм тэгээд өөрийгөө бас нөгөө нэрийн утас гарах гээл үзээд байгаа. Таниулах. Тийм. За нэгдүгээр тийм. За энэ тэгээд бух хуурыг бүтээсэн одоо нөгөө дэлхийн хил хуурчд нөгөө даалгавартай үлдсэн шүү дээ. За тэгсэн чинь 2024 онд Монгол улсад анхны хил хуурын уралдаан болсон. За манай холбоод бол ууган холбоо байгаа. 2018 онд байгуулагдсан. За түүний дараа нэг нийгэмлэг байгуулагдсан. Одоо манайхаас салбарлаж байна. За ингээд цаашаа ингээд сүүлд нэг угсаатны хил хуурын холбоо гэдэг ингээд гарч ирсэн. За нийгэмлэгээс нь зохион байгуулсан хил хуурын анхны улсын уралдааныг зохион байгуулсан. За. Тэгээд намайг шүүгчээр өрсөн. За би тэгээ асуусан юм. За энэ бол Монгол улсад анхны хил хуурын уралдаан юм байна. За ямар хүмүүс шүүх вэ гэд би. Тэр над маш чухал байсан л да. Гэтэл Якутаас одоо тэр Шишигинва гэж хүн ирээд тэгээд Японоос Татагава Лео гэж хүн ирээд энэ хүмүүс нөгөө дэлхийн хил хуурын холбооны одоо удирдах зүйлийн хүмүүс аахгүй нэгцэн хүмүүс. Шүүн гэж тийм байна. Тэгээ би хэлсэн. Гэхдээ чи дэлхийн хил хуурчд шүүж яхад би хажууд нь арай л шүүгээ суух нь надад зохимжгүй юм аа. Би уралдаанд орё гэсэн. Бүр гайхаж байна. Тэгээ би хэлсэн чи анхны уралдаан шүү дээ энэ чинь. Тийм ээ? Би уралдаж үзээгүй хүн. Тийм шүү дээ. Улсынхаа анхны уралдаанд орох нь зөв. Гэхдээ дэлхийн хил хуурчд ирсэн учраас би орохыг хүссэн. За тэгээд бусдыгаа би бас уриалсан л да. Бид нар энэ дэлхийд одоо монгол хэл хуураа сонсох ёстой. Энэ уралдаан гэдэг утгаараа биш шүү. Заавал нэг уралдаанд нэгэн төрүүлэхтэй гол биш. Монгол хэл хуурчдын чадварыг эдгээр үзүүлэх ёстой. Та нар бүгд орох ёстой гэсэн шаардлага тавьсан боловч харамсалтай бас энийг хүлээж аваагүй л дээ. Тэгээ би өөрөө ороод одоо би хэлсэн. За та бүхэн тэр олон жилийн өмнө ирээд өөрийн гэсэн хөгжмөө бүтээ. Дээрээс нь тоглох юм гаргаа гэд хэлж ийсэн юм аа. За би хөгжмөө бүтээгээд ирлээ. Одоо та бүхэнд би шалгуулнаа. Одоо би тоглох юм шалгуулна гэж хэлээд тэгээд Монгол ардынхаа дууг аялгуулах, тэгээд Монголынхаа одоо энэ байгалыг төсөөлөн бодож ингэж тоглож тэр уралдаандаа оролцож анхныхаа одоо хил хуурын төрөөг ингээ авсан. Гэхдээ ер нь бол миний бас нэг бодлого байсан. Яагаад энэ уралдаанд орох болсон бэ гэхээр заавал тэр уралдаж төрүүлэхтэй гол нь биш. Ер нь цаашдаа би олон улсын хэмжээний арга хэмжээнүүдэд их очих юм байна. Тэгэхээр надад бөхчүүд ирж цол дагж бяр гэдэг юм яриад байдаг учраас цол дагж бяр гэдэг шиг би тэр олон улсын тайзан дээр очиж зарлуулах албан ёсны танилцуулгатай болж байгаа. Тэгэлгүй байх. За энэ бол Монгол улсын одоо хил хуурын анхны уралдааны тэргүүн байрын шагналт буюу одоо Монголын 1 номерын хил хуурч ирчихжээ гин гут дэлхийн хил хуурч чинь босоод тэгнэ чихээ тавьж сонсож байгаа. Тэгэхгүй зүгээр л тэд нар чи өөр өөрсдийн амбицтай хүмүүс тийм үстэй. Тэгээд тэр чих тавьж сонсохын тулд одоо бас энэ цол одоо энэ уралдааныхаа төргөн мөрөг авч байгаа. Шал өөр зүйл байх. Эрэм байна шүү дээ. Одоо юмны нэг юм цолгон шиг гэдэг чинь өөр ахгүй юу? Бид нэвтрүүлэх таныг өөрөхтэй бас одоо улс төрөөс одоо урлагаас дээр авсан авиа шагнал ивэл
ичиж нэрлэх юм баахгүй. Авах хэвээр авсан юм чинь зүгээд ирээрээ гэсэн ингээд нэвтрүүлгийн маань хүндэтгэж ирээд бас сайхан алтан гацуудгаа ингэртэй ингээд ялтуул сууж залуу хүний бахарч байна. Тийм одоо алтан гацыг бол нэлээд олон жил ажиллаж яж хөдөлмөрлөж алтан гацуудангоор ингрэ медалаа гэж нас тавтар хүмүүс л харагддаг шүү дээ. Сүүлийн үед яг Монгол бол онцлог залуу тамирчид урлагийн хүмүүс л авч जैन тий. Тэгээ танд бас үзэж сонсох хүмүүс баяр хүргэе. Баярлалаа. За сая бас ингээд тэмцээн уралдаантай холбогдуулаад хоёлаа ярилцж байхдаа сонсогч үзэгтэй зориулаад та бас одоо сая амьдарч байгаа манай Монгол улсын цаг уур нийттэй холбоотойгоо ингээд уран бүтээл гаргалаа шүү дээ. Эннийхээ нөхцөх хэсгээс бас төлөвлөх боломж байна уу гэж хүсэж байгаа. Нөгөө олон жил нөхөрлөөд ирэхээр хөгжимтэйгөө нэгэн бий болдго юм байл. Би тэгээд ер нь бол одоо өөрөө угаасаа хөгжимчин хүн учраас сүүлийн үед маш их сонин зүйлийг өөрөөс мэдэрж байгаа байхгүй. Хэл хуур өөрөө маш амттай хөгжим юм байна. Яагаад гэвэл хүний өгүүлбэн хэрэгтэн. Өгүүлбэн хэрэгтэн гэдэг чинь одоо ярьдаг хэлдэг хөдөлдөг одоо тагнаа ам хэлгээл тий хацар хэл амьсгаа үүсэг гэдэг бүх юм оролцож байгаа. Тэгээ амттай хөгжим гэдэг байгаа учир нь юу вэ гэхээр хүний хамгийн ариун газар байршичаад хүний энэ халуун голын амьсгаагаар бас удирдагддаг энэ халуун хэл тийм ээ. Халуун улаан хэлээр удирддаг шинж дуурдаг болохоор яалтчгүй амттай хөгжим юм байна гэж боддог болсон. Хэл хуурч гэж хэлэгдэх юм байна. Яалтчгүй тий ярьж штэ тий. Ярьж ш нэрээ. Дэлхийн одоо 20 гаруй улс оронд явлаа янз бүрийн байдалд, янз бүрийн газар, янз бүрийн театрт хөгжмөө тоглож үзлээ. Тэгээд би эндээс бас нэгэн зүйлийг маш их бодож олсон. За би альва нэг тайзан дээр гараад зөвхөн дан гоцлол хэл хуур тоглох нь би хизээч бэлддэггүй. Харин дотроо маш их бясалгаж гардаг болсон зүйлээ. Би энэ хөгжмөөр юу үзүүлэх вэ? За дэлхийн хэл хуурчтай нүкка гэдэг ийм тоглолтыг үзүүлэхтэй болно биш. Ер нь бол энэ хэл хуурын аялгаугаар дамжуулаад би тэр хүмүүсийг тэр орчноос нь Монголын тал нутагт авч ирд Монголын байгаль дээр л хүргэж ирэх ёстой байна. За ингэх юм бол одоо миний энэ хөгжмийг одоо бас нэг баг цаг оролцож тоглодог болж байгаа юм байна гэсэн утгаар ойлгохдхон гарах юм байна гэж би бодсон. Тэгээ яг нөгөө туршлага сууж ийн гэдэг юм уу? Сүүлийн үед яалтчгүй л одоо ингээд гадаадын янз бүрийн газар тоглоход тэр хүмүүс маш сонин зүйлийг дараа нь ярьдаг. Маш гоё ингээд одоо Монгол одоо яг Монголын талаар яриад байгаа байхгүй юм тал нутаг харагдлаа ч гэдэг юм уу тийм. Морь тавьгаад ингээд модон дотор ингээд Монгол нутагт ирээд байгаа байхгүй. Тэгж байна. Тэгэхээр юу ярьж байгаа гэхээр энэ хэл хуур хөгжим өөрөө маш том боломжтой хөгжим. Биеийн баг бэлчээр нь том тийм. Маш олон төрлийн амьтдын дуу чимээ байгалийн чимээ энэ төрийг гаргаж болж байгаа. За би тэгэхээр нэг богинохон тоглож үзүүлэе гэж бодож байна. Тэгээ энэ дунд магадгүй шууд уурж магадгүй. Янз бүрийн амьтдын дуу гарч магадгүй тэгээд. Үзэгч түмэндээ айлгуулж хүргье. За тэгээс саршны босгон дээр бас ингээд студио милагаад авъя бас сонсогч үзэгчдийн хойморт бас сайхан айлгуу гიშгэлүүлье ингээд сонсъё.
Хямар сэрхчлээ бүр. Уйлах ч юм шиг юм сонир мэдрэмж төрлөө шүү дээ. Бүр ингээд баяр төрөөд бахархал төрж шүү дээ бурхан минь. Тэг ер нь бол би ингэж бодоод байдаг байхгүй юу. Урд нь бол хөгжмийг би тоглодог байсан байна. Одоо ингээд яг 24 жил энэ хөгжмөнтэй ингээд найзлал нөхөрлөөд маш олон оронд эсвэл одоо Монгол улсынхаа маш байгалийн маш гой газар уул хайрхан одоо би агуу дотор гэдэг ингээд олон газар тоглолт хийж туршиж үзсэн. За. Тэгээд тэр зүйлээс маш их зүйлийг өөртөө авсан. Тэгэхээр би одоо ер нь бол хүмүүс сонсоод бас гайхаж магадгүй л дээ. Хөгжмийг тоглоно гэдэг нэг өөр, цаанаас урсан тоглох гэдэг нэг өөр байна. Тийм ээ. Тэгэхээр бүр ингээд одоо юу би өөрөө ч бас энийг бас яг ингээд хэлж илэрхийлж чадахгүй. Одоо үгээр илэрхийлэх аргагүй юм шиг. Далд ухамсараас ингээд цаанаас ингээд бүр энэ гарны цохилтыг ингэж удирдах биш. Бүр цааш урсаад энэний араас энэ заавал чонд уурах ч юм уу адуу мал давхих ч юм ингэх биш. Ерөөсөө ингээд цаанаас ингээд гараад ингээд тэгээ хүмүүс ярьдаг л да. За энэ зарим нэг тоглолтын дээр ингээд хүмүүс үзчихэд яг нэг онгод буух шиг боллоо. Харин тий. Тэгэхээр ер нь бол урлын онгод гэж бас байгаа шүү дээ, тий. Онгод ороод шилэг мөшөөл бичдэг. Тэгвэл би онгод ороод одоо энэ хөгжмөө тоглодог гэсэн үг юм байна. Яг тийм байна. Гэж нэг зүйлийг ойлгосон. Сая ингээд бүр нэг өөр юм ингээд бие рүү урсаад ороод ирж байгаа юм шиг тийм сонирн боллоо шүү бүр нэг туучлалтаа тэ нэг зуны үйлрлээ, саврын үйлрэл ингээд би сая 4 үйлрлээ баг ингээд айлчлаад сая ингээд яг нэг сар шинэлдүү сайхан дийл хайсан морь унаад давхиж яваад энд цоны жимээд ингээл сонсогдлоо шүү дээ. Жинхэнэ тал нутагтай нэг морин төвөргөөнөөр хамгалж штий сая. Дээр тэр арга хэмжээнд дээр би ингээ өөрөө чинь анх хараад ингээд гоё мэдрэмж авсан юм. Тэрнээс илүү бүр хэдэн зуун дахин илүү мэдрэмж авлаасаа. Яагаад гэвэл тэр тайзны тоглолт ингээ ард нөгөө фонограм хэмжээс хөгжмээ. Тэгэхээр тэр чинь өөр юм байна. Орчин ч өөр юм байна. Ингээд зүгээр нэг зүрхний дискоор явчихт юм байна. Ингээд сая бор ингээд сүнсний диско шиг юм боллоо. Ингээд нэг өөр юу урсаад ороод ирж байгаа юм шиг. Тэгээд би аргагүй энэ бөө мөргөл энэ тайг цузаан цас идэр ингээд бас энэ онгод тэнгэр ингээд холбогдож ингэж явдаг бас ортой юм гэж бодлоо. Яагаад бөөнөр энэ хөгжмийг хэрэгжилж байгаа вэ? Тий. Би нэг бол яг ерөн зүгээр урлагийн хүний хуваараа бодох юм бол бөөнөр чинь энэ сайхан хуур хөгжмийг хүлэг морь тийм ээ ингэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бөөнөр энэ хөгжмийг хэрэглэхдээ заавал өөрийн одоо тэр зан үйлээр амьлуулдаг ийм учиртай. За урлагийн салбарт бол тэр амьлуулах ч юм уу бид нар урлагийнхаа яг энэ чиглэлээр ингэ тоглоо явж байгаа юм. Тэгэхээр энэ хөгжим өөрөө ийм өвдөстэй хөгжим учраас бөөнрийн нэг маш их хэрэгжилж ашигладаг. За бас амьдрж ирсэн нэг уул ус
тэр байгалийн онцлогтой өдөр зогсож ирсэн байж магадгүй юм гэж бодож байна. Тэг жишээ яриа л да. Гар утас эсвэл машин техник гэж бодъё. Маш хүчтэй жипээр одоо хол замыг шавартаа, устаа, уул нуруутай замыг туулахад бид нар хүчтэй машинтай бол маш хурдтайгаар тэрийг туулж гарна. Хүч муутай машинтай бол туулж гардгүй гэдэг шиг магадгүй онгод тэнгэр энийг ашиглаж энэ сайхан аялгуугаар нь одоо тэр дээд тэнгэр одоо тэр холбогдохдоо маш хурдтайгаар очиж ингэж холбогддог юм болов уу гэдэг. Тийм байна. Энэ зүгээр миний бодол шиг. Бас сайхан яаж зогсож байна. Хоёр тэгэхээр би яг бодлоо сая. Тоглож гин ингээд маш их амьсгал шаардж ш танаас сая. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо урлагийнхан бол уушиг сайтай одоо янз бүрээр яадаг шүү дээ. Ингээд хөвлийн амьсгаа адэргэл ингээд шиг. Одоо мэдээж бүх л эргэнтэй хүн хайртай л байлгүй явах хэрэгтэй. Гэтэ та голчлон одоо энэ зүйлийг ингээд орд өмнөд ингээд толиулахад аль зүйлээс эргэтэнгээс илүү хөгж бодлого шаарддаг. За энэ бол ийм байгаа юм. За одоо би ингээ 24 жилийн өмнө энэ хөгжмийг тоглож эхэлсэн. Тэр үед одоо миний хоолой өвддөг ч юм уу, хоолойн ангинтай байсан. Залууч байж. За тэгээд энэ хөгжмийг тоглосноос хойш миний хоолой өвдөх асуудал бол одоо мартагдчихсан байгаа. Жишээ. Тэгэхээр би ялцчгүй энэ хөгжим бол бас эрүүл мэндийн ач холбогдолтой хөгжим юм байна. Тэгэхээр энэ чиглэлээр бас судлъя гэдэг одоо ардын уламжлалын эмчнэр нартай холбогдож ярилцж байгаа зүйл байгаа. За энэ дээр юу гэхээр монголчууд эрт дээр үес ярьдаг байсан тийм ээ. Аягыг долооход хоолойн цай тэгдэг байсан. Мэдээж хилний хөдөлгөөн орж байгаа учраас л тэр хоолойн цай гэж шүү дээ. За тэгвэл энэ хөгжмийг ашиглахад одоо жишээ нь хилний хөдөлгөөн тийм ээ. Хил явж байгаа яг ард нь ингээд хил бүр ингэж юм. Зөчрхийж ингэ зогсож байгаа гэсэн үг үү? Тий. Одоо ер нь бол би энэ хөгжмийг ингэж ярьдаг байхгүй юу? Хил уурыг тоглоход хүний хил бол бүжигчин юм аа. Баягал тэгж юм л да. Би тэгж төсөөллөө сая. Тий, бүжигчд маш сайхан хөдөлгөөнийг одоо ингээ гаргахад хүний нүд баясдаг бол хил харагдаж шин. Хил уур тоглож байгаа хүний хил гой бүжиглж чадах юм бол хүний чихийг баясгах юм байна. Өстой тийм байна. Тэгэхээр одоо жишээ нь бүжиглүүлж үзье л дээ. Зөвхөн би хилний оролцоотой дууралтуудыг гаргая гэж бодлоо л да. Одоо бүр товшоод ингэ бүжиглж байгаа юм. Энийг хараа би одоо үзэх сонсч мадс мэдгүй. Би одоо амаа ингэж хөдлөж штэ амны хайрцгийг. За тий. Ингээд энэгүүрээ ингэж аваа гаргаад энэ гадагшлуулт юм гэж бодсон чинь эр гэж хэлж байгаа шиг тийм үү? Тэ, та, тоо гэж хэлж байгаа шиг хэл ингэ хөдлөж байгаа штэ амдаа бүжиглээд ингэж аваа гарчиж байгаа юм уу? Зөвхөн хилний оролцоотой гэхээр одоо хил маань дээшээ дахиад тагнаан дээр очиж товшиж байгаа. Эсвэл доошоо ингээд тонгоогоод хойд өгн ингэж нааш цаашаа хөдлөж байгаа бүр маш олон төрлийн хөдөлгөөн хийж байгаа учраас энэ дууралт энэ бол зөвхөн хил шүү. За тэгвэл одоо уруул бас оролцдог байгаа. Бас уу? Тэг зөвхөн уруулны оролцоотой дууралт нь ингээд дууралтууд нь задраад маш олон төрөл болоо явчихдаг. Одоо гэж шүгэлдэг шүү. За одоо энэ дээр тоглоод үзэл тий. Уруул хөдлүүл одоо ямар аваа гарах юм. За одоо уруул хил хоёрыг ингээ хооронд нь ингээ хоёлоо тоглоход ийм дуурч. Сони. За одоо тэгвэл нөгөө өгүүлбэрийн эргэтний оролцоотой хөгжим гэдэг байна. За тэгвэл амьсгал сая түрүүнд та хэлсэн. За амьсгал оролцсон. За бид нар тэр болгон дасгал хийж чаддаггүй шүү дээ. Үүшгний дасгал. Тэгвэл яах вэ? За тэгвэл энэ хөгжмийг тоглоход тэр чигээрээ л үүшгний дасгал. Гүйснэрээ л уушиг одоо амжилтыг ойлгоод байгаа шүү. Бид нар хизээч ийм дасгал хизээч хийдэг шүү дээ. За тэгвэл одоо энэ хөгжмийг тоглоход одоо юу яадаг? Хүний амьсгал. Одоо жишээ нь сонсгоё. Одоо сая ингэж шидэж штэ амьсгал. Тэгж байна. За энэ зүгээр нэг тийшээ шидэж байна. Одоо тэгвэл гадагшаа дотгошоо. За ингэхэд ямар дуур гарч байна? За ингээ хоёр төрөл. За тэгвэл амьсгааны чичиргээ гэж байдаг. За. Энийг ч одоо яач хийх? За ингээд дууралтууд нь ингээ задраа яваад байгаа. Одоо бүр амьсгаагаар маш хүчтэй тоглолтуудыг бас гаргаж болж байгаа шүү дээ. Пүш, ийм хүчтэй.
Одоо ингэхэд хүний уушиг яаж ажиллаж байна те. Микрофоноос ийм хол зайтай би холдоо амар сонсогдож шít бурхан минь. Нөгөө буун дуушглаар орж ирж шít. Үнэхээр гайхалтай юм аа. Тийм юмнууд орж ирж байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ үзэг сонсогчтой хуваалцж байгаа ховроо дотор бас нэг хөөрхөн жижиг юм харагдаад байгаа. Тэр одоо ямар материал яд. Одоо та хамгийн жижиг хуураа сонирхолоос энэ хуур байна л да. Яг би өөрөө нөгөө хуурны цуглуулгад зарим нь ингээд авч ирсэн байгаа. Энэ хотон хуур гэдэг нэртэй. Яалч хүн чинь хобби болно шүү дээ. Таны хайртай дуртай амьдрал нэг хэсэг болчихоор хотон хуураа. Тий, хотон хуур. Ямар хөөрх юм. Энэ чинь бас дуурын шүү. Үгүй тийм. Тий. Ой. Гүтэр. Сайхан. Энэ одоо хил хуур одоо ингээд бусад материалын тал дээр өөрөөр харагдаж байна. Нэг давуу тал ажиглагдаад байна одоо. За одоо морин хуурч хүн хийл хөгжим морин одоо урт хуур ятаг ингээл явна шүү дээ. Манай шан зэдрэл язуур хөгжим малж явах төм юм болдог байхгүй юу? Нөгөө хайрцаг авлуу шиг те машин тэрний дээр доораач нөгөө маарын ялангуяа онгоцсон дөө. За онгоцонд ялангуяа жихийн хугалч гэл ингээл аимшиг юм явдсан шүү дээ. Нэг давуу тал харагдаад байгаа байхгүй. Сая ингээд гэхдээ чи айгүй мундаг байна гоё. Чамдааманд ингээд бүх юмаа ингээд байршуулад өвдлөөд ирэх биш. Амнаас илүү харилж байгаа байхгүй. Ингээд дугуйтаа чамдаамд яг нэг онгоцны бодлоо нисгэж байгаа юм шиг ингээд аваад ирж ийн гэдэг чинь нэг талаа авсаархан бас нэг тийм давуу тал байна уу? Би өөрийгөө одоо их азтай хүн гэж боддог. Ягаад тэгэхээр миний лимб бол ийм хэл хэмжээтэй. Энд чинь бас хөглөгөөний ийм уртсч одоо сунж одоо ингэж хөглөгдөв байхгүй. Тэгээд салгаад ийм богино юм жижиг болчихсон. За нэг хуур бол ийм л хэмжээтэй. За би онгоцонд авч явдаг ачаа энэ. Энээс илүү байхгүй. Гадагшаад чи уран бүтээл өргөдөн хамтарч ингээ явна шүү дээ. Тэгээ энэ хоёроо гаргаж ирээд бас нилээ юм сонсгоо шүү дээ. Одоо саяны бүх юм. Энэний хажууд ч одоо тэр том хөгжмийн зэмсгнүүдийг бол авч явах бас хэцүү шүү дээ. Яг үнэ хэлэхэд тэг нь хамтарч авч чухал шүү дээ. Бурхан бас нэг давуу тал болгоод юм юу байсан байна уу? Бурхан хамгийн хайртай хүнээ хөгжимчин болгодог, урлагийн хүн болгодог гэсэн шүү дээ. Тэгсэн чинь бурхан намайг бүр илүү хайрлсан байна л да. Бүр урлагийн хүн болгоод хөгжимчин болоо хөгжмийн бүр ийм авсаархан жижиг гинээр одоо ингээд. Тэгтээ нөгөө бие багтаа бэлчээр том гэдэг шиг биэндээ баймгүй юм айхтар дуучмыг хэлэх. Би сая хэдэн минут дотор ингээд 4 үлрэлээр зочлоод ирж гин гэдэг мэдрэмж аавн гайхалтай шүү. Одоо гушуун гарч хүмүүстэй хуваалцах юмсан, ярилцах юмсан, хүүхч ухтаа сургамаар юм шүү. Эдгээд ингээд төм бодол орж ирж байна. Үзэгсэл сонсогчд маань нуулаг өгөхөд энийг ингээд анхандаа бол үнэхээр энэ нэг хөгжмийн туслах юм шиг чимэг маягаар явдаг гэж ойлгож ирсэн. Сүүлд ингээд ганц нэг харагдаа тоглолтын дээр энэ язгуур урлагийн хамтлагууд гарч ирсэн шүү дээ Монголд. Ингээд харагдаг болсон. За өөрөө чинь ялангуяа тоглолтыг хараад нөгөө өмнө таарахаас өмнө бас барах гэсэн байхгүй юу. Гэхдээ манахаас л үүсэлтэй байх хэвээр. Одоо энийг яг мартуулах гэсэн чинь ашгүй. Энэ нэг залуу саагууч гэнэ арахууч гэнэ юу гэнэ те. Ингээд гараад ирэн чинь ямар азтай юм бэ гэсэн чинь бүр их түүхийг туулаад бас Монгол төгсүүлэх гэж маш хичээсэн танд үзэг сонсогч хүмүүс дахин баярлалаа. За мөн гадны үзэгчдтэй одоо ингээд хэл хураараа ингээд танилцж байгаа дамжаад. Тэгэхээр энэ хүмүүс яг саяын дуу авиг сонирхоод Монгол улсад ирья гэж хүсэл тэмдэглэл төрж байгаа шүү дээ. Энд ирээ та бүхэн бас юм тоглолт төр зохион байгуулжсэн түүх байна уу? Тийм хүсэл мөрөөдөл байдгүй та хамтарсан тоглолт одоо Монгол улсад фестивал маягаар ч юм уу зохион байгуулах тийм хүсэл мөрөөдөл байдгүй танд. За би энэний урд бол сургалтынхаа талаар нэг ярих гэж бодож байгаа. Тэгээ би өмнө нь одоо ингээд шавнарт ингээд зааж явах та багш гэдэг хүн чинь өөрөө ингээд шавнараасаа суралцж явдаг юм байна. Тэгээ урд нь бол одоо хэдэн жилийн өмнө бол ингээд дандаа юм күүка гэсэн юм техник дууралтыг заадаг байсан бол одоо сүүлийн үед би танд түрүүн ярилцлага эхлэхийн өмнө би танд эхлээд хэлсэн тийм ээ. Би хэрвээ таныг байгаль дээр аваачиж өнөөдөр чаддаг бол би бас хэл хуурч хөгжимчин гэж хэлэхэд бас хэцүү байгаа тоххой. Тэгэхээр би бас өнөөдрийн ярилцлагын үр дүн би бас танд амласан амлалтаа бас өргөж чадсан болов уу гэж бас өөртөө баярлж байна. Тэгээд сайхан байлаа. Шавнартаа би хэлдэг. Та нар дэлхийн хэл хуурчдын тоглох арга барилыг сурч болно. Зөв. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ та бол монгол хүн юм аа. Тийм учраас дотроос ол аялгуу энэ юу мэдрэмжээ
олж гаргаа. Ингэж одоо заадаг болсон сүүлийн үед. Одоо өөрийнхөө энэ мэдрэмжийг миний шавнар бас яг энэ мэдрэмжээр ингэж тоглодог болоосоо. Тэгэх юм бол надтай адилхан биш байхгүй. Хүн болгоны мэдрэмж өөр. Тэглэг байх. Тэгэхээр маш гой мэдрэмжээр ингэж тоглоогчд их гарч ирэх юм байна гэж би үзэж байгаа. Тэгээд сүүлийн үед бас би өөртөө бас баярлаад байгаа. Яг тэгэхээр нөгөө анх ингээл техник заадаг байсан бол одоо тийм цаашаа ухаан заадаг болж ирсэн. Одоо нас ч бас нэг дурж гараад ирсэн шүү дээ. Нэг 30 20 наснд бол энэ шүү гэл ингээ орчин юм гэдэг байсан бол тийм ээ. Тэгээ шавнар маань ингээ заахаар шал өөр зүйл, шал өөр аялгүй ихшгүүд сонсогдоогүй тийм уралтууд гарч ирдэг талтай. Говьд нэг өөр, хангаад нэг өөр. Ер нь ингээд энэ байгалийн тогтоц Монголын нэг цагуурын уур амьсгал энэ дээр дэлхийгээ сонслогдох юм гарч ирэх юм байна. Би сая өөр шин тоглож байхад ингээд нүд салахгүй хармаар байдаг. Өөр ирэхгүй нүдээ анчт юм байна. Бүр ингээд төсөөлөгдөд ороод ирд юм байна. Тэгээд ингээд нүдээ нээч гэхээр тэр нөгөө зураглалаа алтчих гад хайрын санагдаад байдаг юм байна. Нөгөө чонч дахиад өнгөрчих гээд байдаг. Би нэг варааг нь харчих гээд сая. Нэг ийм сонин юм шууд ингээд холбоос үүсдэг юм шүү дээ. Тэг яалтчгүй яг өөрт мэдрэгддэг байхгүй юу? Би танд тоглож өгж байгаа бол яг үзэгчдтэйгээ ингээд яг сонсож байгаа хүнтэйгээ яг холбогдож байгааг мэдрэгддэг. Яагаад тэгэхээр миний өөрийн биед ингээд нэг гоё мэдрэмж. Одоо хүн нэг ингээд сайхан зүйлийг авахаар ингээд үс сонсож байгаа ч юм шиг мэдрэмж ярьдаг шүү дээ. Яг тийм зүйлс нь ороод ирдэг тэр хүмүүс. Авахгүй бол бас мэдэгдэн шүү. Энэ чинь ингээд нэг нэмгэн засанд нэг мөр явж яснаа мөр хонгор засрууж ороод ирэх сая бүр сонин тийм дүр зураг орж ирд юм. Би хэрэг ингээд одоо хайшлбараар нэг ингээд улж байгаа шон мон цоож байгаа буг мог ингээд нэг залуучууд гоо хийсэн байдаг шүү дээ. Яг ингээд энэ одоо сая дотор буусан юм паккел болгодог бол одоо зурчмаар өдр санагдаж байгаа шүү дээ. Бичигч тийм гоё юу орж ирд юм шүү дээ. Одоо би ер нь бол нэг олон жилийн өмнө би жоох өвдсөн. Одоо нэг олон жил нөгөө хөөми хийгээд хөөми ч бас жоох хүн дурлаг шүү дээ. Амьсгааны хүн дурлаг. Тэгээд манай одоо жишээ нь ажиллаж исэн ч бол нөгөө жижигхэн одоо агаар муутай. Одоо ингээд үзэгчд ороо суучгаад яг саун шиг тийм халуун пунк хийдэг шүү дээ. Одоо тийм орчинд олон жил хөөмөлээд агаарын дутагталд ордог ч юм уу. Тархит толгой жоох манараад эргээд иддэг байсан тийм тал байгаад. Тэгээд эмнэлгийн байгууллагуудаар одоо ингээд яваад имчилгээдэггүй байхгүй юу. За тэгээд хүмүүсийг ингээд харсан чинь нэг ууланд яваад болдгоо. Тэгсэн. Нэг өдөр хуура карманда хийгээд лимбэ кармалаад тэр уулын орой руу гарлаа. Тэгээд байгаль дээр очиод хөгжмөө тоглолоо. Би гав анцаараа анхудаа алхаж үзэж шүү. Тэр ууланд зориод. Гэтэл тэрэнд очиод ингээ ганцаараа нэг буланд очицсан ингээ тоглож исэн. Одоо дугуй цааны одоо богд ууланд зайсан л доо. Тэгсэн чинь хүмүүс ингээд энэ тэндээс ингээ ирээд бүр ингээ сонсоод сонирхоод тэр нэг ууланд явдаг хүмүүс чинь тусгай хувцас хэрэглээлтэй хоолтой ундаа цайтай зуутайгаа явдаг юм биш үү? Би чинь ганцхан хөгжмөө аваарцсан. Гэтэл тэр хүмүүс сонсож байгаад маш их баясаа. Байгаль дээр энэ сайхан хөгжмөс ус ямар сайхан юм бэ гэж хэлээд тоглолтын араас надад чинь халуун сайхан цай хоол дайлсан. Би тэгээ бодсоо энэ чинь юу болж чинь те? Энэ миний хөгжим намайг сая ингээд халуун цай гой сайхан сэтгэлтэй хүмүүсийг уулзуулчихлаа шүү дээ. Тэгээ би амралтын өдөр болгон уул хайрхнууд дээр гардаг болсон. Одоо хоттой ирсэн дөрвөн хайрхан дээр ингээд тойроо гараад гарахтаа хамаагүй таарлцсан хүн болгондоо би тоглож өгсөн. Оо ямар гоё. Тий. Тэгээд сарч хүрээгүй миний тэр нөгөө толгооны өвчин бүх юм арилсан. Тэгээ би бодсон байхгүй. За байгаль дэлхийн намайг эмчилчлээ энэ байгаль их. Тэгж байна. Одоо би эргүүлээд юу хийж чадах вэ? Бид нар ер нь байглаас юу авдгийг дандаа жаргал одоо тэр үзэсгэлэнг нь үзэж харж тийм ээ. Материалыг тааж ашиглаж байна. Аж амьдралаач ашиглаж байна. Аваал идэг. Гэхдээ байгалд юу байгаа? Гар байна уу? Гар байхгүй шүү дээ. Бид нар байгалд энэ алтыг үгүй гэхэд гарч ирээд ингээ бязаад авах. Хүнд өгөл одоо гараа гарч авчих байх л та. Тэгээ би бодчихсон баг. За би бол урлагийн хүчрээс байгаль би аялгүй хишгэл шингээж өгч чадах юм байна. Тэгээ би сүүлд нөгөө дагаж гардаг хүмүүстэй болсон. Одоо гарч миний хөгжмийг сонсох гэж шүү дээ. Тэгээ байгальд гарахтаа би байгалаа хүндлээд хүмүүсээ сайхан байршуулчаад цаашаа эргээ байгаль их дэлхий дээр ирлээ. Та намайг хэмжилж өгсөн баярлалаа. Гэт би ёс болгоод нэг 20-30 секунд юм уу яг байгальдаа би тоглож өгдөг. Тэрний араас байгалийн тэр их театрыг ашиглаж би хүмүүс тоглолт хийдэг болсон. Тэгэхдээ би бол ашигын мусаар хийдэг байсан. Тэгээ би өөрийгөө бодчихсон байхгүй. Тайз нь үзэсгэлэнтэй. Үзэсгэлэнтэй. Тэр дуу аваа ашиглах нөгөө юу гэж ярьдаг лээ мэрэгжил хэлэхээр бид
акустик сонсогдох байдал гайхалтай. Одоо Улаанбаатар хотод захын нэг театр дээр очиод 1 цагийн тоглолт хийгээвэл одоо хэдэн сая төгрөгийн түрээс ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь надад түрээс авахгүй шүү дээ байгаль. Зүгээр л хүмүүсээ тэр байгаль дээр суулгаад эсвэл тэр агуу дотор би тэрэлжийн 100 ламын агуу дотор ингээд өвөр Монголоос ирсэн бас найз нөхдөд агуу дотор суулгаж байгаа сайхан арт засааж байгаа. Тэгээд энэ дээр хөөмөө хэл хураа ингээд тоглож байгаа. Тэд нар зарим нойлж ирсэн. Ер нь тэгээ ингээд байгаль дээр гараад ингээд тоглоход би хэлдэг хүмүүст. Үгүй та нар театр тоглож үзэж байгаа бол тайз руу хараад тайзан дээр зогсож байгаа хүнийг харж болно. Би бол өнөөдөр байгаль дээр тоглож байгаа учраас та нар энэ сайхан байгальд ирсэн учраас намайг хараад иггүй. Надаас бол аялгүй гарнаа. Та нар энэ аялгүйг шиг сонсоод тэнгэр, нар тэр байгалийн үзэсгэлэн хар, хэвтвэл хэвт, суувал суу, талархаад баярлалаа илэрхийлээ тий. Яг ингээ хэлэнгууд хүмүүс яг юу лээгээд ойлгоод юм лээ. Тэгээ яг ингээ биеэ сул тавиад зарим нь янз бүрийн зүйл бодоод маш олон хүмүүс ингэж уйлж хүлээж авчихсан байхгүй. Тэгтээ жаргалтайгаар тэр уйлаад байгаа байхгүй. Тэгэхээр хөгжим гэдэг зүйл ямар агуу юм бэ? Тэгээд тэр тусмаа байгаль дээрээ гараад ишгэлэхээр хүний зүрх сэтгэл рүү ямар гүн гүнзгий ордог юм бэ гэд. Энэ дээрээс бас маш их нарийн зүйлийг мэдэрсэн. Тэгээд одоо хөдөөж явах их сургуулийн байгалийн аялал жуулчлалын ангид би яг энэ чиглэлээр бас магистрийн судалгаа бичээд ингээд хүн байгалийн холбоо хөгжимтэй хэрхэн холбож байгаа бүр үнэхээр мэдэрч чадчих штэ. Одоо жишээлбэл хил хуурын лимф хуурыг хэдий ихэр насны хүмүүс сурах боломжтой байдгийг. За одоо 30 гараад 40 гараад ирэхээр одоо амьсгалан жиж юу ах үлийнхээ айддаг болцсон юм. Тэгээд ингээд хошоо суучдаг штэ. Залуу насны л ах гэж боддог. Тэгэхээр энийг ер нь бусад төрлийн насны эрэгтэй эмэгтэй хүмүүс сурах боломжтой байдаг юм уу? За миний туршлагаас болох юм бол хамгийн бага нь 4 настай хүүхэд заалгаж исэн. Тэгээд хамгийн өндөр настай хүн 78 настай хүн заалгаж исэн. Тэгээд 78 настай хүн заалгаж чаад сайхан тий 100 мунзугаалга мугаалган дээр сайхан найз нөхдөд шиг гэр бүлтэйгээ сууж гоод хуураа тоглож өгч жишээ нэ. Тэгэхээр энд насны хязгаар бол нэг их байхгүй. Хамгийн гол нь нэг зүйл юу гэхээр хүүхэд байх юм бол заавал шүтэн бүрэн байх хэрэгтэй шүү дээ. Энд чинь шүтэн дээр байршдаг. Хүний шүтэн дээр тулж байршдаг. Тийм учраас мэдээж үүдэн шүт байх хэвээр. Зарим нэг хүмүүс асуудаг байхгүй. Би одоо настай хүмүүс хэлнэ. Хиймэл шүттэй гэж. Сурж болох. Хиймэл шүттэй хүнд бас зааж үдсэн л байхгүй. Тийм болж л байгаа байхгүй гэдэг. Болж гэнэ үү? Тий. Ямар сони. Тий, тэгэхэр чинь бол нас харгалзахгүй. Тийм байна. Тийм. Тэгээд нэг хоёр шүттэй бол тэгэл бараг итгэл наалтарчих гэдэг шүү хүмүүс чинь үгүй юу? Тийм, тэгээд алдрах гэдэг. Гол нь үүдэн шүт бүтэн байх хэрэгтэй байна тий. Үүдэн шүтний ерөөсөө тэр бүх шүтэн дээр бол ингэж дарагддаггүй шүү дээ. Хүний үүдэн шүтний за одоо тэр тухайн хүний шүтний онцлог ямар байна те. Ганцхан шүтэн дээр нь ч юм ингээд яг ингээд цэгээ аваад харцдаг. За нэг өөрийн гэсэн гуур тогтох тийм нэг цэг гэж байна. Айн бүр бурхнаас хэлэг байна те. Тэрийг л олчих. За нэгдүгээр тэр. За хоёрдугаар юу гэхээр энэ өөрөө төмөр металлаар хийсэн учраас шүтэн дээр тавьчихар за шүд яах вэ? Одоо яана. Эн чин төмөр гам шүтэн дээр тавиад шүтний хаалган хохлоод унаад шүд хуглаач вэ. Асуудал үүсгүүгээ тэгжсэн. Тийм. Тэгээ би энэ асуултыг Якутийн тэр өндөр настай хүмүүс асуусан. За энэ шүтэнд яадаг вэ? Та нарын шүд зүгээр үс. Ингээд үзүүлж байгаа байхгүй. Одоо миний шид гэсэн одоо ингээд бүр нэрээ байжлаа тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр бас шүтэнд бас асуудал үүсгдэг ийм хөгжим юм байна лээ. Тэгэхээр энэ чинь л нөгөө олон жилийн хугацааны судалгаа л гэж ярина л да тийм ээ. Тэгэл байх. Морин хураа аваад айлдчиод одоо хүүхний дайхны найр хөрмийн нээлт тийм үү? Лайр хэмжээ ингээд морин хураар голчлон нээдэгч Монгол арт юм уу? Тэгэхээр энэ хил хураа одоо бид нар аман хууруу хил хууруу гэж яг нэршлээд тогтоог байгаа ч гэсэн аман хуур гэдгээр нийт мас бол ойлгоод байгаа. Энэ ингээд үйлчлэг баярын арга хэмжээ, найр наадмын арга хэмжээ нээх боломжтой юу? Би бол нэлийн сонсч ирсэн санагдаа явчлаа энд арга хэмжээн дээр. Ерөөл магтаалыг ингээд аман хуураараа хайлаад өдр ингээд гарах боломжтой. Ер нь бол зөвхөн аман хуур ч шүү дээ. Ямар ч хөгжмөр нээж болно. Хөгжмийн аялгаа бол тэгэхээр одоо сайн сайхан энергийг ингэж эргэлдүүлдэг хөдөлгөөнд оруулдаг тийм зүйл байгаа. Тэр хөгжмийг харин тоглож байгаа хүн өөрөө зөв бодолтой. Одоо зүгээр л нэг найранд очиод тоглон за нэг 5 цаас авнаа гэж бодоод очиод тоглох нэг өөр. Яг үнэ. Энийг ажил би ер нь бол одоо тайсанд гарахтаа тэрийг бол ажил гэж боддоггүй, мөнгө ч гэж харддаггүй. Зүгээр л энийг үнэн сэтгэлээсээ л тоглох ёстой. Тэгжиж одоо тэр үнэхээр тэр хүний сайн сайхны төлөө очиж байгаа бол тийм ээ.
энийг заавал хийх ёстой. Би жишээ яриа. 2018-9 оны нэг хүн хөрөлцөж ирээд Америк доктор сурдаг гэж байгаа байхгүй. За тэгээ урд нь Японд сурч ирсэн гинэ. Тэгээ өөрөө Японы одоо нэг байр нутгийн одоо илд үзүүлийн сүнс мүстэй санаг ярьдаг шүү дээ. Тэгээд би одоо ингээд орсон байрандаа бол эхлээд хуураа сайхан татчихдаг. Тэгж энергийн цэвэрлж байгаа ороход илд үзүүлийн зүүд мүүд ч юм уу одоо сүнс мүсэн дарах тийм асуудал байдаггүй. Би одоо Америкт ингээд доктороос сурдаг. Мөн адилхан хүний нутагтал явж байгаа учраас өөрийн гэр оронд байхгүй шүү дээ. Заавал нэг түрээсийн байр, урд өмнө янз бүрийн хүн амьдардаг ч юм ийм зүйл газар ороод тоглоод энергийн цэвэрлдэг гэж байгаа. Тэгээ ер нь бол хил хуурыг хишгэлсэн газар бол сайн сайхан энерги маш их хэрэглэе. Ер нь ардын хөгжмөч эзэмшээд ингээд явна гэдэг чинь тэр тухайн хүний өөрийн ариун цэвэр, ёс уламжил зүгээд ингээд явна. Тэгэхээр би бол өөрөө чинь одоо нэгтэй ингээд мэрэгжлийн бас лимбээр төгслөө шүү дээ. Тэгэхээр манай үзэх сонсогчд бас лимбнийхаа нэг хэсгийг бас толиулах уу гэж хүсэж байна. Яг л нөгөө нэвтрүүлгийн манаас цаг хугацаа дуусах руугаа төгсөж байна. Тэгээд цааш шөнийн босгон дээр бас лимбэрийн сайхан аялгау хишгэлж өгөөч гэж хүсэх байна. Тэгээ одоо үндсэн мэрэгчлээ тоглохгүй бол одоо үндсэн мэрэгчл мэ надад гомд нь шүү дээ гэдэг шиг. Энэ сайхан зүйлээ яг хослуулж барьж явах нь бас сайхан таатай харагдаад байна. Тэгээ 13 жилийн турш би энэ лим хөгжмөс суралцсан. Одоо яг мэрэгжлийн лим бичин. Ийм мэрэгчлэлтэй хүн байгаа. Тэгээд бас төмөйгчүүлэхдээ бас 15 жил ажилласан шүү дээ. Яг лим хөгжмөр. Мундаг урт хугацаанд ажиллаж. За сонсогч үзэгчд маань зориулаад сайхан гал морин жилд нэгэн сайхан лимний аялгаугаар зочин маань аялгау эхлэж байна. Дамжингийн даваасран буюу Саагу давка аймаг зочин маань сайхан ардын уламжлал хөгжмөөрөө бидэнтэй хамт байна. Нэг үзэх сонсогч тавхандаа лимний гişгээр аялгау толиулах гэж байна. За соёлыг дээлгч хөхтөнгөр хараад та хамтдаа байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Ингээд урилгын минь хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм дүүдээ бас ад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Ингээд гал морин жил галзуу саагүй хിവэрэ байж гайхалтай сайхын уран бүтээл хөгжмийн зэмсгээ Монгол болон дэлхийд зурайт бол нэр алдрын өндөр төргөж яваар гэж хүсье. Хамтран одоо зүтгэдэг урлагийн спортын найзууд байгаа, хайртай гэр бүл нь байгаа. Ингээд олон сайхан хүмүүстэй хайртай хөгжмөө ингэж дэлгэрүүлж яваар гэж амьдралд нь ад жаргалт нь хамгийн сайн сайхныг хүсье. Сар шиндээ сайхан шинлээрээ. За ерөөл Батсайхан марш болтох бай. Та бүхний ажил үйлсэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлаа. За баярлаа. Хүрээ.